Энэ бол миний Motivational Monday. Сайн байцгаана уу? Намайг Хулан гэдэг ламур брендийн үүсгэн байгуулдаг. Юм хийж байгаа хүнийг дэмжинэ гэдгэнтэй хамгийн наад захын мэдээж жишээ тухайн үйлчлэлийн юм бүтээгдэхүүнийг авах. Яг бол энэ маань өөрөө бодит дэмжлэг болно. Урмыг нь авч байгаа хүнд нь энэ бол асар их зүйлийг одоо авчирхаар тэр өдрийг ингээд гэрэл гээгээтэй харах боломж бас байдаг. Савн ваны бөмбөгтэй урал өнгөлөгч хий гэж яхад хин ч юу н ойлгоогүй. Тэр үед болохоор яг дэмжлэг үзүүлсэнтэй урам өгсөн цор ганц мөс гэх юм бол манай гэр бүлийнхэн байсан. Юу хийх ёстой вэ? Өөрийгөө яаж сайжруулах ёстой вэ гэдгээ яста жинхэнэ бодтойгоор өөрийгөө шүүмжилж сурах хэрэгтэй. Компани асын хараагаа өөрийнхөө хувь хүний асын хараатай нэгтгэсэн байх юм бол одоо ажиллахад айгүй амар байдаг. Яг гэвэл маш хурдан юмыг сурдаг. Уруул өнгөлөгч жишээлбэл гэдэг зүйлийг олон улсад гарна гэдэг бол баг хэний ч толгоонд оронгүй юм зүйл бол байсан. Дөнгөж эхэлж байгаа үед айгүй ганцаарддаг. Бити ганцаардаарай. Яг гэвэл ганцаардна гэдэг чинь өөрөө гарааны бизнесийн нэг том зүйл. Там шиг мянган хүн яг ингэж те ганцаардлыг даван туулаад явсан учраас чи яг цор ганцаараа ингэж зовчин гэж хизээж бити бодоорой. Би бол 7 хоног болгоны нэгт өдөр буюу даваа гарагт хамт олноороо хурал хийж тухайн одоо чухал юмнуудаа ярилцсанараа асар их урам зориг авчтай. Тэгэхээр миний нэгт өдөр үргэлж хамт олонтойгоо эхэлдэг.